Таны хувьд бас бүлгийн гишүүний хувьд өнөөдөр бас хуралдаанаар яригдсан нэг гол асуудал бол за Оросын холбооны улсын засгийн газар хамтарч хийх гэж байгаа энэ агаар хөлгийн түлшний хилцээр асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр хилцээрийг ер нь та хувьд хувь гишүүний хувьд ер нь юу гэж дүгнэж байгаа вэ? Монголд тэр ашигтай гэж үзэж байна. За бүлгээс бас холбогдох туван сайдд бол тодорхой чиглэлүүдийг өгсөн гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр хилцээрийг ер нь цаашид энэ хилцээрийн төсөл дээр ямар өөрчлөлт орох шаардлагатай гэдэг байр суурийг ер нь бүлгээс нэгтгэсэн юм байна. За уг хилцээрийн маш олон зүйл залтууд нь бол Монгол улсад бас ашиггүй гэж харагдаж байгаа. За тэгэхээр одоо энэ агарын тээврийн салбарт ийм гадны одоо нийлүүлэгчийг шууд одоо жижиглэнгийн худалдаанд нь оролцуулах ийм бас арга замыг нээж байгаа гэж харж байгаа тийм ээ. Тэгэхээр Роснефть компанийн хувьд бол өмнөх жилүүд ч гэсэндээ удаа дараалан манай жижиглэнгийн салбарт үйл ажиллагаа явуулахад бас ийм санаархлуудыг бол илэрхийлж ирсэн тийм ээ. Би одоо бүр айгүй урт хугацаагаар ярьж байна. Тэгэхээр энэ утгаараа бол одоо эхний ээлжинд бол агарын түлш дараачийн ээлжинд бас бид одоо юу байхыг мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэр утгаараа ч тэр энэ одоо гарцыг бол нээж болохгүй, энэ хаалгыг нээж болохгүй гэсэн ийм байр суурьтай байгаа. За тэгээд хилцээр дотор болохоор зөвхөн одоо агарын хөлгийн түлш биш, газрын тосны бүтээгдэхүүн гэсэн үг хэд хэдэн газар орсон байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл одоо яг энэ хаалгыг нээх одоо ийм санаархлыг агуулж ижиж болцсохгүй гэдэг одоо энэ болгоомжлолоо бүгднгийн сая туван сайд бас хэллээ. Тэгээд энэ 20 жил гэдэг одоо хугацаа ч гэсэндээ бас одоо маш их асуудалтай болно. Хоёрдугаарт нь болохоор одоо бас арбитрийн асуудал тийм ээ. Одоо хаанхын маргааныг ямар зарчмаар шийдэх гэх мэтчлэн тийм ээ. Тэгээд энэ хилцээр чинь бүхэлдээ ерөөсөө доктортой байдлын гэрээний шин чанарыг агуулж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл манай улсын тодорхой хууль тогтоомжуудыг зарцааж байгаа энэ хилцээрээр тийм ээ. Тэгэхээр бол бид бол үүнийг бол одоо энэ байгаа агуулгаар нь бол хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн одоо хувь хүний байр суурьтай байгаа. За бүлэгдэр ч гэсэн ер нь маш олон гишүүд бол энэ одоо байр суурийг бас тэмцээ. Биржийн тухай ойлголт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл яригдчихаа тийм ээ. За утгагүй бас чуулганаар санал хураалтууд явах бах. За үүн дээр бас байр суурь илэрхийлвэл одоо зарим гишүүдийн хувьд бол хоёр төсөвтэй болох гэж байна. Энэний ард түр нөгөө аптек гэрээгээр дамжуулж хулгайгаа бүр томоор хийх юм оролдлого хийх гэж байна. Энэ замыг нээх гэж байна гэдэг юм асуудлыг ярьж штэ. Тэгэхээр харин офтек гэдэг хүүгийг одоо value exchange гэж бүр гоёор хэлээд байгаа юм тий. Одоо зүгээр энгийнчлэх юм бол бартер гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бид уулуурхайн түүхийд бартардаад тэгээд одоо жишээл айлын талаас одоо энэ ч урд түвшний талаар тухай яригдж асуудал тийм ээ. Айлын талаас болохоор бас ялгаа байхгүй бараа ажил үйлчилгээ оруулж ирнэ тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол эн чинь бол зөвхөн төсвийн гадуурх зарцуулт гэхээсээ илүү үндсэндээ ерөнхийдөө юм одоо мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэхгүй хүртэл нэг тийм сонин солилцооны механизм руу авчиж байгаа байхгүй. Тэгэд яг үүн дээр болохоор ялангуяа тойргоо сонгогдсон гишүүдийн хувьд болохоор за одоо ингээд бид тодорхой асуудлуудыг шийдмээр байна. Нийгмийн эдийн засгийн шин чанартай асуудлыг шийдмээр байна. Үүнд бол одоо төсөвт орон зай алга байна. Тийм ээ. Хөрөнгө оруулалт бол хүрэхгүй байна гэсэн зүйлийг ярьж байгаа. Гэхдээ бид тийм байлаа гэд одоо энэ бүхий л одоо тогтолцоогоо бас эвдэж болохгүй өөр арга замуудыг бас илэрхийлэх одоо эрэлхийлэх хэрэгтэй тийм ээ. Бид бол одоо улсын хурлаар төсвөө баталдаг, хөрөнгө оруулалтынхаа одоо төлөвлөгөө гаргадаг, түүндээ нөгөө нийгмийн эдийн засгийн шин чанартай бүх асуудлуудаа бас багтаагаад ингээд явах одоо ийм бүрэн хуулийн хүчин чадалтай юм уус шүү дээ. Тэгэхээр заавал одоо ийм бартер гэх мэт одоо ингээд ийм ойлгомжгүй тогтолцоо руу ялангуяа энэ нэгцэгтэй цаг мөчид шилжинэ гэдэг бол миний хувьд бол одоо би бол бас юу нь л ойлгохгүй л байна. Тэгэхээр бол цаашид бол бид одоо энэ уулуурхайн түүхийд аль болох одоо үн хүргэж валютын бас орлогоо нэмэгдүүлэхийг л зорих ёстой шүү дээ энэ цаг мөч тийм ээ. Тэгэхээр тэгжиж бидний одоо бас дотоодын эдийн засгийн чадамж сайжрын, өрсөлдөх чадвар сайжрын ялангуяа энэ одоо эцэгтэй цаг мөчид бол бид нар валютаа бас нөөцлөх боломж бүрдэн тийм ээ. Тэгэхээр тийм л байр суурьтай байна. Тэгэхээр одоо бол энэ биржийн тухай хууль дээр бас 5 дахь өдөр санал хураахаар байгаа. 4 дахь өдөр санал хураахаар байгаа чуулган дээр. Ер нь яг нэг талаас ингэж харж байна л да. Засгийн газраас одоо эдийн засгийн ийм хүнд нөхцөлд тийм ээ. Нэгэнт одоо төсөв тодтогох ер нь бол тухайн одоо бүрдэлбэхийн хууль заасан заалтууд нь бүрдээгүй ч гэсэндээ бодит нөхцөлд бол тодтохоос өөр гарцгүй болчлаа гэдэг агуулгыг ярьж байгаа. За гэсэн хэдий ч засгийн газраас бол үүнийг хамгаалаад за төсөв тодтох нөхцөл бүрдээгүй гэдэг тайлбар хийж байна. За нөгөө талаасаа тэгвэл тодтоглын нөгөө талд нь одоо энэ биржийн тухай хуулийг оруулж ирэх замаар одоо тийм ээ одоо төрийн өмчит компаниудад энэ одоо ордоор нь одоо уулуурхайн баялагийг
гадаад бартарддаг тий гадаадын компанид энэ асуудлаа оруулж ирээд нөгөө засгийн газрын 14 мега төсөл хот дээр яригдж байгаа 24 мега төслийг зүтгүүлэх ийм бодлогоо ер нь хэрэгжүүлэх гэдэг байна гэдэг ийм бас санаархлууд явж ийн гэж шүүмжилтэй л та. Тэгэхээр энийг ер нь та юу гэж харж байна? Харин үнэхээр тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ цаг мөчид нэгэнтээ орлого тасалж байгаа нөхцөл бид нар зарлага талаа бас эргэж харах л ёстой. Тэгэхээр тэр олон яригдаад байгаа мега төслүүдийнхаа эрэмт страг гаргаад яг аль нь одоо биднэрт өнөөдөр чухал ач холбогдолтой юм. За юуг нь одоо шийдвэрлэх ёстой юм те одоо ингээд хязгаарлагдмал нөөцөө яаж үр ашигтай ухаалгаар зарцуулах уу гэдэг одоо тэр шийдлийг гаргахгүй бол зүгээр нэг баахан мега төсөл зарлцсан энэний ард гарахгүй болохгүй гэсэн сэтлэр одоо улс орны аваачаад бас юм нөхөнд хийж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг тийм л зүйл яваад байгаа. Тэгэхээр одоо засгийн газрын хувьд ч гэсэндээ бас нөгөө бодит үнэтэйгээ нүүр тулаад за үнэхээр одоо ингээд төслөөд л магадгүй одоо хүндэрч болцсохгүй байна. Бид нар ингээд асуудлыг бодитоор харах хэрэгтэй юм байна тийм ээ. Тэгэхээр зарим зүйлээсээ бол ингээд татгалзъя гэдэг зүйлийг эрүүл саруул ухаанаар бас хармаар байгаа. Тэгэх юм бол одоо ирээд ч гэсэндээ ойлгоно шүү дээ. Үнэхээр ингээд олон улсын нөхцөл байдал ч хүнд байна тийм одоо заавал бид нар одоо яг өнөөдөр энийг хийх шаардлагатай үгүй юу гэдэг дээрээ бол ингээд бид нар бас одоо улс үндэстнэрээ нэг тодорхой шийдэлд хүрэх бол боломжтой гэж хараад. Тэгэхээр харин засгийн газрын хувьд ч гэсэндээ яг энэ асуудал дээр л одоо жоохон их хуралтайгаа бас хамтарч ажиллаад нэг юм эрүүл саруул ухаанаар бид нар нэг юм зөвшөлтсөлд хүрэх бас болно л гэж бодож байгаа. Эсбөгөөс бид одоо яг энэ чигээрээ яг энэ замналаар ингээд яаруу сандруу шийдвэрүүд хийгээд явах юм бол маш хүнд байдалд орж болцсохгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр засгийн газар бол одоо сүүлийн үед бол хит хитэн одоо юм нэг ийм яаруу шийдвэрүүд гаргацсан тийм ээ. Одоо жишээл валют гадагшаа одоо гадагш гарах валютын урсгалыг зогсоохын тулд одоо нөгөө зөвшөөрлийн тухай хуулиар тий одоо нөгөө One Xbet-тэй холбоотой асуудлыг оруулж ирсэн тий тэрэнд гэтэл одоо хууль эрхцээ хувьд гэсэндээ маш олон маргааныг дагуулж ирсэн. Тэгэхээр засагчийн өөр хэмээн сандраад тэгээд ингээл нэг асуудлаа нэг юм шорткат хийгээд тий нэг юм тий гал унтраах байдлаар шийдчихье гэж бодоод ингээд сандраалахаа харагдах юм. Тэгэхээр уул нь бол энэ дээр бол нэг тэгж айхтар одоо гэдэг гал унтраах зарчмаар биш яг алсыг харсан урт хугацааны одоо тий дунд хугацааны бас сохрныхоо эрх ашигыг харсан байдлаар асуудалд хандмаар л.